Дэлхийн санхүүгийн түүх. За энд музейд байрласан үзмэр бол дэлхийн анхны амьдралын даатгалын компани Хураамжийн баримт байгаамаа. Амьдралын даатгалын үүсэл 1706 он. 15 дугаар зууны Италийн хот улсуудад банкны хөгжил дээд зэгтээ хүрэн хөгжижээ. Орчин үеийн банкыг бид 500 жилийн өмнөх эдгээр банкудаас харж болно. Өнөөдрийн банкуудын хийдэг бүх үйлчлэгийг хийж байсан. Мөн нэг сонирхолтой факт бол эдгээр банкуд зээлдэгч нартаа амь насаа даатгуулахыг шаардлага тавьж эхэлсэн явдал юм. Тухайлбал бид баримт материалаас 1454 онд Женова хотын банкаас Пап лам Николас зээл авахд түүнийг амь насаа даатгуулахыг шаардсан байна. За үүнээс хойно 1457 онд мөн Арагоны хаан Жон банкнаас зээл авахдаа амь насаа даатгуулж байсан. Одоогоор олдоод байгаа хамгийн эртний амьдралын даатгалын гэрээг 1583 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Лондонд байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр Уильям Гиббонс гэгчийн амь насыг даатгажээ. Хэрвээ даатгалын тохиолдол болбол Уильям Гиббонс амь нас алдвал Ричард Мартин хэмээх хүн нөхөн төлбөрийг авах нөхцөлтэй байлаа. Учир нь Уильям Гиббонс түүнд өртөө байжээ. За гэхдээ 15 дугаар зууны эдгээр Италийн амь насны даатгал хийдэг хүмүүс нь компанийн зохион байгуулалтанд ороогүй. Чинээлэг хөрөнгө ихтэй хүмүүс өөрсдөө энэ амь насны эрсдлийг шууд авч даатгаж байснаар онцлогтой. За харин үүнээс 200 гаруй жилийн хойно 1670-ад оны үед хүний амьдрах магадлалыг хэмжих оролдлогууд хийж эхэлсэн. Тухайлбал Английн шинжлэх ухааны академийн гишүүн эрдэмтэн Эдмунд Хэлийг бид заавал дурдах ёстой. Дэлхийн санхүүгийн түүхийн музей. Хүн төрөлхтний санхүүгийн 5,000 жилийн түүхийг өгүүлэх 1000 гаруй их хөлбөр бүхий түүхийн хосгоо үзмрүүд Дэлхийн санхүүгийн музейд төлөөлөгдөж байна. Одоогоор Дэлхийн санхүүгийн түүхийг бүхэлд нь харуулсан музей дэлхийд өөр байхгүй бөгөөд зөвхөн Улаанбаатар хотод оршин байгаа нь та бидний бахархал юм. Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгын дор эдийн засагч Өлзий баярын ган зориг 2017 онд Дэлхийн санхүүгийн түүхийн музейг санаачлан үүсгэн байгуулсан. Олон улсын музейн стандартын дагуу 2019 оны 10 дугаар сард шинжилэн байгуулж олон нийтэд үйлчилж эхэлсэн. Одоогийн байдлаар 1500 гаруй хүн музейг үзсэн бөгөөд хувь хүмүүс албан байгууллага олон нийтийн зочлох дуртай музей болоод байна. Та Дэлхийн санхүүгийн түүхийн музейг үзэж санхүүгийн мэдлэгийн тэлээрэй. Дэлхийн санхүүгийн түүхийн музей гэсэн Facebook хуудасаар болон 94-93-36 дугаараар холбогдож музей үзэх захиалгаа өгөөрэй. Хүн төрөлхтний түүх бол санхүүгийн түүх юм. Эдмунд Хэлли одон орон судлалын олон нийтийн хажуугаар өөр судалгааны ажил хийсэн нь хүн ам зүйн ухаанд эргэлт авчирсан юм. Тэрээр дөнгөж 22 настайдаа Английн хааны академийн жинхэнэ гишүүн болсон байлаа. Эдмунд Хэлли тухайн үед академийн шинээр гаргаж байсан транссакшн сэтгүүлд сонирхолтой судалгаа нийтлэх амлалт өгснөөр амьдрах магадлалыг хэмжих ажил эхэлжээ. Эдмунд Хэлли Европын Берслау хотынхан өөрсдийн төрөлт, нас баралт, үхлийн шалтгааныг маш сайн наривчлалтай бүртгэснийг олж мэдээд статистикийн навч судалж эхэлсэн байна. Ингээд магадлалын ухаанаар альва хүнийг хэдэн настайдаа дунджаар нас орох вэ гэдэг магадлалыг нь математик магадлалын аргаар хэмжиж гаргаж ирсэн байна. За ийхүү хүн төрөлхтөн хүний амьдрах магадлалыг статистикийн аргаар хэмжих боломжтой болсноор амьдралын даатгалын компани жинхэнэ утгаараа бий болж хөгжих боломж бүрдсэн юм. Лондон Гезетний 1706 оны 8 дугаар сарын 12-ны дугаарт нэгэн мэдээлэл гарсныг товчлбол Хатан хааны зөвшөөрлөөр Amicable Society for Perpetual Assurance Office нэртэй компани байгуулагдлаа хэмээжээ. Энэхүү урт нэртэй компани дэлхийн анхны амь насны даатгалаар төрөлдсөн компани юм. Энэхүү Amicable Society товчоор нэрлвэл энэхүү компани маань
олон зуун жил үйл ажиллагаагаа явуулсан. Энэ хоорондоо олон 10,000 хүний амь насыг даатгаж зөвхөн Лондон төдийгүүд Европын хамгийн том хотуудад өөрсдийн салбарыг байгуулан ажиллаж байсан баримт байна. Аливаа өвчин зовлон тохиолдож эсвэл гинтийн осол учраад хүн амь насаа алдчихвал ингэж амь насаа гинт алдах тохиолдолд үр хүүхэд эхнэр гэр бүлийг чинь хэн тэжээж асрах вүлээ. Энэ асуудлыг шийдэх зорилгоор хүн төрөлхтөн амьдралын даатгалыг үүсгэж бий болгосон юм а. Дэлхийн санхүүгийн түүхийн музей. Хүн төрөлхтний санхүүгийн 5,000 жилийн түүхийг өгүүлэх 1000 гаруй их хөлбөр бүхий түүхийн хосгоо үзмрүүд Дэлхийн санхүүгийн музейд төлөөлөгдөж байна. Одоогоор Дэлхийн санхүүгийн түүхийг бүхэлд нь харуулсан музей дэлхийд өөр байхгүй бөгөөд зөвхөн Улаанбаатар хотод оршин байгаа нь та бидний бахархал юм. Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгын дор эдийн засагч Өлзий баярын ган зориг 2017 онд Дэлхийн санхүүгийн түүхийн музейг санаачлан үүсгэн байгуулсан. Олон улсын музейн стандартын дагуу 2019 оны 10 дугаар сард шинжилэн байгуулж олон нийтэд үйлчилж эхэлсэн. Одоогийн байдлаар 1500 гаруй хүн музейг үзсэн бөгөөд хувь хүмүүс албан байгууллага олон нийтийн зочлох дуртай музей болоод байна. Та Дэлхийн санхүүгийн түүхийн музейг үзэж санхүүгийн мэдлэгээ тэлээрэй. Дэлхийн санхүүгийн түүхийн музей гэсэн Facebook хуудасаар болон 94-93-36 дугаараар холбогдож музей үзэх захиалгаа өгөөрэй. Хүн төрөлхтний түүх бол санхүүгийн түүх юм.